За сайн байна. Өнөөдөр нөгөө төвдөр хуурч шан зуйтай уулзаад сууж байна. Тэгээ таны нэр их сонир Монгол бараг байхгүй нэр юм шүү. Миний нэр ховор нэрээ. Ер нь байхгүй дээ. Ганцхан байх шиг байна. Ямар утгаар таны аав ээж ингэж ийм нэр өгсөн бэ? Шан зөвхөн хөгжимтэй холбоотой хүмүүс байсан уу? Энэ бол бас яг миний ээж аав бол миний төрсөн ээж аав бол бас арай биш л дээ. За. Нэг хятад хүн Монгол аваатай суугаад тэгээд дундаас нь хүүхэд гарахгүй байсан болохоор намайг өргөж авсан юм шиг байгаа. За. Тэгээд одоо яг намайг хайрлаад энэ яг үндсэн утга нь бол 7 эрдэнэ гэсэн утгатай. Энэ бол яг уушин зөвхөн монголч хэлсэн байхгүй юу? Жоохон гэсэн. Энэ шант гэж хэлдэг юм шиг байна. Тэр зэрэг 5 эрдэнэ. Тийм байна тий. Юу юм бэ? Тэгээд энэ ч таача нэр чинь шанз манз ингээ болоо явчихлаа. Анхнаасаа хөгжимтэй яаж бодогдов? Манай тэр аав өөрөө хөгжимч хүн байсан. Тийм ээ. Тэндээс эхлээл миний бүх хөгжмийн ирээдүйн амьдрал эхэлсэн. Бүхэл ардын хөгжим. Хуучир, яочин, би анх яочин сурсан шүү. Яочин зааж өгсөн. 6 настайгаас эхлээл яочин сурч эхэлсэн тий. Тэгээд сүүлдээ Монгол Ардын Хувьсгалт намын 12 дугаар их хурлаар би Сэлэнгэд байсан. Тэгэхэд танах Сэлэнгэд байсан уу? Тий, Сэлэнгэд байсан. Сэлэнгийн Алтан болог хотод байсан. Тийм ээ тий. Тэгээд тэндээс хурлынхан ирээд тэгээд хуралд тоглолт хийгээд тэндээс намайг сонгож аваад гадагшаа одоо тухайн үед чинь Оросын холбоот улс руу хөгжмийн сургуульд явах. Хэдэн настанда? 8 настай. 8 настай хүүхдийг ингээд явуулчихсан байлээ. Тий, явуулчихсан. Чанга байсан тий. Чанга байсан. Аль сургууль байсан? Хөгжмийн сургууль. Хөгжмийн дунд аль хотод вэ? Эхлээд бол Свердловск руу Павлович энтертэй явсан. Ардын жижигчин. За. Тэгснээс сүүлдээ тэр чинь нөгөө дээд сургууль байсан учраас би жоохон тэгээд намайг тэдэр шилжүүлээд тий Ленинград дотроо хөгжмийн дунд сургууль руу явсан. Тий. Та тэгвэл чинь Оросын гоё хотуудаар гоё гэдгээч баг багтаа гоё сайн мэддгүүл байсан тий. Тэгтээ яг явдгуулсан Москва энтер ордог. Намайг дагуулж юм үзүүлдэг Ленинград дотроор янз бүрийн юм үзүүлдэг байсан дөө. Орос хэлгээд унган болчихсон гэсэн шүү дээ. Гайгүй шүү. Тэгээд яг хөгжмөө сонгох тэр төвдөр хор гэдгийг яаж ч сонгох. Тэр Ленинградын хөгжмийн дунд сургууль чинь төвдөр хор ангид намайг оруулсан шүү дээ шүү. Тэгэндээ тий шалгаж байсан юм уу байхгүй. Төвдөр хор гэхтэр чинь гар мах харах уу юу? Харах л ахтаа бол тий. Харин тий. Яг авьяасдаг юм байна гэж авсан баг. Гэж бодож байна. Сонсол сайтай. Ер нь бол тайлмайлын тэр хийхэд болохоор зэрэг Шопены нагчуурнууд гэдэг тусгайлан зохиол байдаг. Дандаа уянгийн. Намайг Шопены айцуудыг яста мундаг тоглож гин гэж өөр багаас тэгж багш нар үнэлдэг байсан. Тэгвэл нөө юмдаа гарсан тэрэндээ гарсан байсан Шопены гарсан даа биш хүний мэдрэмж хамгийн гол мэдрэмжтэй холбоотой. Хэдэн жил дараалах уу? Өдөрт хэдэн цаг хичээлэх вэ? Уун тухайн үед өдөрт 4-5 цагаар л хичээлдэг байсан. Гэхдээ би залах байсан. За гадаад үед ингээ бас тэгээ жоохон яа баг юм. Жаахан ихлсэн дэндүү. Тэгээ бид нар болохоор Дашним гавьяат манай нутгийн хүнэлтэд тэгээд дуучин Дашним гавьяатын тайлан тоглолт болох гэдэг. Тэр талаар нөгөө Дашним гавьяаттай хамт ажиллаж байсан хүмүүсээ би ариун багшаас асуусан чи таны гэж хэлсэн. Та хоёр хэдэн хамт ажиллаж байсан? Тий, Дашнимтайгаа би бол өөрөө 1966 онд Монголын ардын армийн дуучин чуулгад орсон. 66. Юуны тий соёл юугаар очив штэ нөгөө тамилтаар очиж ижсэн. Тийм шүү дээ. Тэгтэл 1969 онд Дашним маань ороод ирсэн. Насаар ямар л байж танаас натас дүү. Тийм үү? 45 он. 45 оных юм уу? Тийм. Натас дүү биш юм уу? За орж ирээ. За тэгээ орж ирсэн байна. Эхлээд бол Дашним бистер бол яг би Доронтын театрт очиж тамилтаар ажиллаж явах үед Дашним тэнд байсан байлээ.
За. Би нэг олон хүнтэй ажиллаж исэн болохоор нэг сайн анзаараагүй байсан чинь сүүл Улаанбаатар хотод хоёулаа тааралдаад дорнд тэгээд байсан. мэддэг болсон шүү дээ. Тийм үү. Хоёулаа цэргийн ансамблд орчлоо гэд мэдсэн. Цэргийн ансамбль хэдэн хүнтэй байсан бэ? Тэр үед Цэргийн ансамблд хэвж ирсэн олон байсан уу? 20 30 50 60 байсан байсан. Бас элбэг том байсан тийм. Тий 60 хар гэдэг. Тий 60 хар байсан. Тий 40 цагаан биш байгаа. За тэгээд ингэ штэ. Би бол 10 цагаан. Урлагийн надад бол 10 цагаан байх. Тий 10 цагаан миний 60 хар 10 цагаан. Тэгээд яаж штэ. Одоо за дуулаа ихтэй зэрэг чинь за концертны өмнө их чинь та гэж одоо хэд өдөр бэлдэх вэ? Яг нөгөө дуучинтайгаа нөгөө юм нийлүүлнэ. Яг хуваар гаргаад өгчдөг байсан л да. Дуучтайгаа одоо тийм дууг ингээ бэлтгэрээ гэдэг ингээ бид нарт өөрсөн даалгавар өгчихнэ. Би болохоор зэрэг ерөөсөн бүх группүүдэд юу үйлчилж исэн болохоор өөрөө би ч одоо үйлчилгээний хүн шүү дээ. Хүүхдэрийнх нь юмыг бэлтэж өгдөг байсан байхгүй юу? Дуулаачид дуулахад бэлддэг. Амьсгаа үг мөг гэдэг багш. Тиймэрхүү маягийн юм болоод сүлдээ бүр мэрэгсэн. За. Тэгээд сүлдээ бүжигдэр очихлоор бүжгийнхаа юг одоо дасгалжуулна. Бас хөгжмөө тоглонгоо гэсэн үг. Хөгжмөө тоглоод тэднийг бүжиглүүлдэг байхгүй юу? Би болохоор дуучин хөгжимчин хоёр яхаа дуучин өдөртэй явдаг юм байх гэдэг. Үгүй мө. Хөгжимчин. Үгүй. Концертмейстер гэдэг бол одоо ерөөсөө үндсэндээ багш байхгүй юу? Уул нь бол тийм багш. Тэгвэл уг нь 3 хүн байх хэрэгтэй юм байна шүү дээ. Та тэгвэл нөхний ажил давхар хийгээд байгаа юм шүү дээ. Давхар хийгээд байгаа. Цадгач өгөнд орж ирсэн. Дасны мундаг шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй. Юм байв. Өөрөө өндөр мэдрэмжтэй, өөрөө тэр үг хуваарлалт тэр дуугаа мэдэрч дуулах хаана чангарах уу хаана наяар хаана их амарх юм тий. Амарх. Яг маргалцсан тохиол байна уу? Байхгүй. Гайгүй юу. Хэцээч байхгүй ёстой. Бус хүмүүст яг юм яах вэ? Яг зүгээр нэг нийтдээ юм ярих юм бол нэг удаа нэг тоглолт хийжсэн чинь нэг дуучин маань хоёр дуг хооронд нь холиод эхлээд тоглолтын дээр бүр тоглолтын дээр нэг дуг эхлэнгүүтээ дундаас нь өөр дуу дуулаад тэгээд өгсөж ирсэн удаа би дагаад дуусчихлээсэн. Өөр яах вэ? Өөр одоо яах вэ тий? За. Тэгээ одоо Дашнин аюутын тоглолт болно гэж танай үеийнхэн тэр хамт байсан хүмүүс заримуд нь очих лах тий. Очно. Одоо тэрэн дээр очихгүй хүн гэж байхгүй бах тий. Дашнигаа бол үндэтгэн одоо миний сэтгэлд бол миний уран бүтээл хийж энэ олон гаруй дуучтай ажиллаж ирсний хувьд бол миний сэтгэлд бол одоо өөрийнхөө дуу хоолойгоороо өөрийнхөө мэдрэмжээр миний сэтгэлд үлдсэн миний хамгийн хайртай дуучин бол Дашни. За баярлалаа. Тэгээд ингэж штэ. Концерт дуусны дараа ингээд сайн нэг хүн пактсан гэж ярьж штэ. Тэр шиг ингээд та хоёрыг жишээлбэл сайн дуулаач гэдэг юм уу, пактлаа гэж хэлүүлж ирсэн юм байна уу? Тийм хурц болгох байх бол тайлан тий. Үгүй хэзээч тийм байгаа юм дараагүй. Ерөөсөө манай одоо 100% манай нүр царай. Бас тийм юм тий. Би бол дотроо бол уянгийн нүр царай л гэж бодсон. Энэ хүмүүс тий уянг талдаа. Уянг талдаа гэхэлэр чим нэг зөв уянгийн дуу хайр дурлалын дуу зөв эсвэл сонголт эхийн тухай дуу гэж болно. Уянгийн дуу заавал нэг тийм хайр дурлал биш л дээ. За эх орны дууч гэлээ гэсэн уянг дуулж болно шүү дээ. Сэтгэлээсээ зүрхнээсээ хайрлсан хайраар эх орныхаа тухай дуу бас туулж болно. Тэгвэл сэтгэл нь өөрөө хүүхний хүч гэсэн юм жоо уянгийн ир байсан юм шүү. Ямар эр хүн шиг эр хүн байсан. За баярлалаа. За